За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой номыг танилцуулгаж байгаадаа маш их баяртай байна. За энэ ном бол Эдрид ертөнц гэсэн ном байж байгаа. За номын зохиолч бол Долорес Кеннон. За 1931-с 2014 оны хооронд амьдарч байсан Америкийн алдартай зохиолч, гипноз эмчилгээний мэргэжилтэн. За өмнөх амьдралыг одоо сануулгах чиглэлээр дагнан ажилдаг судлаач юм хүн байж байгаа. За тэр хүн бол 40 гаруй жилийн турш гипноз эмчилгээгээр дамжуулан хүний өмнөх амьдрал, ухамсарын дээд түвшин, сансар хөтөргөн мэдлэг, эртний соёл иргэншлийн нууцыг судалсан ийм одоо гайхалтай хүн. За өнөөдөр яг танилцуулгаж байгаа энэ Эдрид ертөнц ном бол бестселлер болсон ном. За ингээд номныхоо одоо талаар та бүхэнтэй танилцуулъя. За Эдрид ертөнц ном бол миний дотор одоо гүн гүнзгий одоо сэтгэлийг төрүүлсэн. Энэхүү ном нь зөвхөн нэгэн түүх биш, харин хүний оршихуйн тухай, сүнсний тухай, бидний хязгаарлагдмал ойлголтоос давсан ертөнцийн тухай асар өргөн сэдвийг хүнддэг. За хүн гэдэг зөвхөн бие махбод биш, харин илүү гүн, илүү мөнхийн сүнс гэдэг энэ ном дахин одоо бидэнд сануулдаг. Сүнс бол цаг хугацаа орон зайгаар хязгаарлагддаггүй, харин өөр хэмжээсүүдэд оршин байдаг гэдгийг энэ номонд тусгасан байдаг. За ялангуяа ховсын аргаар хүнийг өмнөх амьдрал руу наваачиж даалт ухамсараас нь мэдээлэл гаргаж ирдэг тухай хэсгүүд нь надад одоо маш их таалагдсан. Энэ нь зүгээр нэг зохиол биш, харин хүний дотор нуугдаж байдаг асар их мэдээллийн илрэл юм шиг санагдсан. Хүн өөрөө мэдэхгүй ч түүний дотор өнгөрсөн одоо магадгүй ирээдүйн тухайч мэдээлэл хадгалагдаж байдаг нь үнэхээр гайхалтай. Даалт ухамсар гэдэг бол бидний бодож байснаас хавьгүй хүчтэй гүнзгий зүйл юм байна гэдгийг номны эхний хуудсыг уншихтаа л ойлгогдно. За заримдаа бид яагаад тодорхой зүйлсээс айдаг, яагаад танихгүй зүйл татагддаг, эсвэл яагаад тайлбарлаж чадахгүй мэдрэмж төрдөг вэ гэдгийн хариу магадгүй бидний даалт ухамсарт нуугдаж байдаг байж болох юм аа. Мөн энэ номонд гардаг харь гаргийн оршихуй өөр ертөнцийн тухай ойлголтууд нь эхэндээ итгэмээргүй санагдсан ч эргцүүлж бодох тусам бид бүхнийг мэддэг гэж бодох нь өөрөө хамгийн том эндүрэл байж магадгүй гэсэн бодлыг бол төрүүлдэг. Орчлын ертөнц асар уудам. Тэгэхээр зөвхөн хүн төрлөختөн ганцаараа оршдог гэж үзэх нь хэд явцсан ойлголт. Энэ бүхнийг унших явцад надад нэгэн зүйл тодорхой болсон. Тэр нь үнэн гэж юу вэ? Бидний үнэн гэж итгэсэн зүйлс үнэхээр эцсийн үнэн мөн үү? Эсвэл бидний ойлголтын хэмжээнд багтсан хэсэг төдий зүйл юм уу? Энэ ном надад хариулт өгөөгүй ч харин илүү олон асуултыг бол өгсөн. Гэхдээ тэр асуултууд нь өөрөө надад маш үнцэнтэй. Миний хувьд энэ ном бол зүгээр л уншаад өнгөрөх бүтээл биш. Энэ бол бодлыг минь хөдөлгөж, дотоод ертөнцийг минь нээж, ертөнцийг өөр өнцгөөс харахад хүргэсэн гүнзгий туршлага байсан. Магадгүй анх удаага уншиж байгаа одоо хүнд бол итгэхэд хэцүү байж магадгүй. За гэхдээ энэ бүхэн үнэн байж болох юм гэсэн мэдрэмж таны дотор бол төрнө гэдэгт итгэлтэй байна. За эцэст нь хэлэхэд бол Эдрид ертөнц ном надад нэгэн чухал зүйлийг бол ойлгуулсан. Бид зөвхөн хардаж байгаа зүйлсээр хязгаарлагдах ёсгүй юм байна. За бид илүү гүн гүнзгий бодож, илүү нээлттэй хандаж, мэдгүй зүйлээ үгүйсэхээс өмнө ойлгохыг хичээх хэрэгтэй юм байна гэдгийг. За мөн энэ ном нь уран зохиолын үг хэлэхтэй ном биш. За ном бол шинжлэх ухааны үндэслэлтэй бодит одоо харилцан ярианууд дээр үндэслэгдсэн ийм ном байгаа. За энэ зөвхөн одоо ном уншиж буй мэдрэмж биш, харин дотоод ухамсар маань илүү гүн төвшөнд ажиллаж байгаа тийм сэтгэл төрсөн. Энэ туршлага нь надад нэгэн зүйлийг ойлгуулсан. За бид зөвхөн энэ мөчид энэ цаг хугацаанд хязгаарлагдахгүй байж болох бөгөөд бидний ухамсар илүү өргөн олон цаг хугацаанд оршин байх боломжтой юм байна. Ингээд та бүхэнд өөрийн уншсан Долорес Кенноны Эдрид ертөнц номоо танилцуулсандаа туйлын талархалтай байна. Та бүхэн энэхүү гайхалтай ухамсарын төвшний номыг авч шимтэн уншихыг хүсье. Ингээд миний бяцхан подкастыг сонирхон сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.